хамт үзэгчтэй сайн байцгаана уу? Эрхэм хүндэт хөгжөөн дэмжигчтэй. Өнөөдөр ийм сайхан тэнгэрлэг сайхан өдөр бид бүхэнтэй хамтдаа байгаа. Адуу сэтгэлээр хүрэлцэн ирсэн эрхэм олон давагдын энэ үчийн түмэн амар амгалан айлтган мэлчиж байна. Гүй нэг өөрийгөө учиргүй нэг за би ч та энэ анхдагч шүү гэж нэг хитэг хэм тэгж боддгоо юм аа. Зүгээр нэг өөрийнхөө яг тэр үед за би ч бүхэн өргөнд бас нэг 5,000 хүн цуглуулад хүмүүст нэг $5,000 өгчээсэн шүү гэж хаяа боддөө шүү. Бид эх орон гэж их дэлдэг дуртай. Энэ олон залуучууд эх орон гэж юу вэ? Тусгаар тогтнол гэж юу вэ? Дархан хил гэж юу вэ? Энийг ойлгуулмаар байна. Хүнд үед ингээл төшид тулаал явж байгаа хүний хань гэдэг бол өстой. Ямар ч бурхнаас илүү юм байна төө. Яг л бурхны бэлэг юм байна да. Талархаж явахаас өөр аргагүй сайхан хүн бол хань үед юм байна. Бидний хайртай аав халамжит хань өвөө ах дүү төрөл төрөсөд анд нөхдийнхээ дунд хайрлагдсан эрхэм хүн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигч найруулагч хөтлөгч продюсер Яндангийн алтан гэрэл 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хорвоогийн мөнх усыг үзүүлж бидэнд нөхөж баршгүй хүнд гарцдах болов. Термин 1967 оны 11-р сарын 7-ны өдөр Сэлэнг аймгийн Зүүн хараа суманд Мядгийн Яндан Үржингийн уран чимэг нарын гэрвэл айлын 3 дахь хүү болон нэмэгдэлжээ. Тэрбээр Улаанбаатарын Биег комбинатын 10 дугаар дунд сургуулийг дүүргэж 1985-аас 89 онд улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид нэртэй найруулагч Дорж Самбуу Сугуур Маамхүү багш нарын удирдлаганд орж жүжигчин найруулагч мэргэжлэр суралцсан төгссөн. Түүний ажил хөдөлмөрийн замнал 1989 онд Аранхай аймгийн Хөгжим драмын театраас эхлэн 1995-аас 2000 онд Монголын үндэсний олон нийтийн телевизэд ажиллахдаа ТV караоке, Тата тунгаан, Цэнхэр дэлгэц нэг зэрэг олон нэвтрүүлгийг найруулж, хөтлөн үзэгчдийн хайр хүндэлийг хүлээсэн уран бүтээлч байлаа. 2000-аас 2007 онд хошин урлагийн өнгөт нээд хамтлагийн жүжигчнэр ажиллах хугацаанд Тэмэн Боодог, Амьдрал үргэл сайхнараа зэрэг 30 орчим тоглолт, Баавгаа болох дурлалын сүм зэрэг 20 гаруй дуулж жүжигчд дөрвөтэйж тайз дэлгэцийн урлагт өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн. 2007 онд дуун өргөө төрийн бас байгууллагыг байгуулж ТV караоке, Зүрхний холбоо, Эх орны өглөө, Най ухаа зэрэг үндэсний хэмжээний олон нэвтрүүлгийг санаачлан продюсер, найруулагч, хөтлөгчөөр ажиллаж амьдралынхаа эцсийн мөч хүртэл уран бүтээлдээ үнэнчээр зүтгэсэн билээ. Тэрээр ТV караоке цуврал цэнгэт нэвтрүүлгийг бүтээж эх орныхоо 21 аймаг, сум, Америкийн нэгдсэн улс, Солонгос, Польш, холбооны бүгд найрамдах Герман улс, Бельги, Швед, Швейцар, Франц, Чех зэрэг дэлхийн олон оронд ажиллаж амьдарч байгаа элэг нэгтэн монголчуудынхаа эх орноо гэсэн сэтгэлийг дуу хуураар холбон дэлгэцийн бүтээл болгон хүргэсэн. 2022 оноос Монголын үндэсний өв соёл болох шагаан харвааг хойч залуу үедээ сурталчлан таниулах зорилгоор Най ухаа үндэсний цэнгэт нэвтрүүлгийг санаачлан хэрэгжүүлж 50 орчим баг 200 гаруй шагаан харваачдыг оролцуулсан үнцэнтэй бүтээлийг тооривсан. Түүнчлэн алдарт зохиолч Нацаг Дорж, Пүрв Дорж, Сүрэнжөв, Галсан зэрэг нэр дэруунаар ишдийн бүтээлүүдийг уран яруу өгүүлэн сонсогчдын сэтгэлд хүргэж байсан авьяаслаг өгүүлэхийн урлагийн мастер байлаа. Амьдралынхаа туршид бичсэн өгүүлэг зохиолуудаас төвөрлөн олдс тэргүүт өгүүлгүүд хэмээх номон эрхлэн хэвлүүлж
уран бүтээлийнхэн бас нэгэн үн цэнтэй үеийг үлдээсэн. Бидний хайртай өвөө, хайртай аав, халамжид хань. Эрхэм таны маань урлаг соёлын төлөөх чин үнэнч сэтгэл уйггүй хөдөлмөр хүнлэг сайхан занжнараараа гэр бүл төрөл төрөсөд хамт олон найз нөхөд шав нар үзэгч түмнийхэн хайр хүндэлийг хүлээсэн эрхэм хүн байлаа. Тэрээр бидэнд зөвхөн олон сайхан уран бүтээл төдийгүй амьдралыг хайрлах ухаан, хүн чанар, эв нэгдэл, бусдын төлөө гэсэн халуун сэтгэл зөв амьдрах үнэт сургаалan өвлөвлөн үлдээсэн юм. Та бүхэндээ хамтдаа цуглаан байсан хөтлөгч Ёнтгийн Тэнгэр баярлалаа. Таны минь зөөлөн дулаан инээмсэглэл урам хайрлсан ухаалаг үгс бүтээлч сэтгэлгээ хийж үтээсэн өв гэгэн дурсамжин биднийхэн зүрх сэтгэлд үрд мөнхөд хоногшин үлдэх болно. Их сайхан Монгол орондоо эргэж бидэнд дан мэдлэг болтугай. Ом сайн амгалан болог.